эдийн засгийн эмчилгээний тасган бол нийт 24 хүний бүрэлдэхүүнтэй нэг эмч 19 сүүлч туслах ажилтнууд 7-тай эмчилгээ явуулж байна. Дайрлан хүчин зүйлийн эмчилгээнд манайх шавар эмчилгээ, аршаа эмчилгээ дотор аршаа нар цэс суугах, гидс суугах, аршаа маанд оруулах гэх мэтчлийн эмчилгээ хийж байна. Манай галдгооны хамт олон бол 25 хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг. Тасгийн эрхлэгч инженер технологич, заалын зохион байгуулагч, ахлах тоогч 2, ээлжийн тоогч 8, зөөгч 8, тусгаччин 4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр та бүхэнд үйлчилж ажиллаж байгаамаа. Манай тоогч нар бол бүгдөө одоо нийтийн хоолны тоогчийн нэрийг эзэмшихээс гадна эмчилгээний хоолны давхар курс төгсөж эмчилгээний хоолоор мэргэсэн тоогч нар байна. Солиулагчдыг бол одоо өдөр 6 удаа хүлээж авч үйлчилж байгаа. Өглөө 8 цагаас каш, цай, талах, мас, өдөр 11 цагт бамтны зовтон, дахианы ишил, 13 цагт 101 2 дугаар гол, 16 цагт эдэн, шарсуу, сүү, тараг, төрөлбөрийн шүүснүүд, 19 цагт орон хоол, унтахын өмнө бол өглөө цагт бослогсон ард, зуны цагт бол таргаар үйлчилж байгаа. Ингээд эмчийн залтын дагуу бол өдөрт үйлчлэхээс гадна нарийн одоо хаалгаа хийлгэсний дараах өвчтөн, цэсний хаалгааны дараах өвчтөн, зүрхний хаалгааны дараах өвчтөн эмчийн залтын дагуу өдөрт 2 цаг тутмаар бид нар хоолж үйлчилж байна. Эмчилгээний хоолыг бол одоо 2800-аас 3200 ккал үйлчлэгтэй. Ердийн хоолыг бол 3000-аас 3500 ккал үйлчлэгтэйгээр өгчээ. Ер нь орчин үеийн чиг хандл бол одоо хүмүүсийн амьдрал суугаар болсон, оюуны хөдөлмөрийг хэрэглэдэг болсон, хөдөлгөөн багасантай холбоотой ер нь хоолны бүтцийн хувьд нэлээд өөрчлөлт хийж байна. Энэ талтайгаар манайхаас уялдуулж хоолндоо одоо навч ногоо, үр тариа, бүтэн үр гэх мэтийн төрлүүдийг л ашиглаж байна. Жилийн 4 ойлголт фермээс сүг авч, тэгвэр төрөлхтөрийн бүтээгдэхүүн боловсруулж, сүү, эзхий, арц, эдэн, бясалгал, ааруул боловсруулж, төгөр боловсруулсан бүтээгдэхүүнээрээ бол одоо солиулагчд үйлчилж байгаа. Ийм болохоор бол одоо сүүний ач холбогдол маш их өндөр байдаг. Тийм болохоор бид нар одоо шинэхэн бүтэн сүү солиулагчд хүргэхийн тулд жилийн 4 улирлын туршид зөвхөн бүтэн сүүгээр үйлчилж байна. Клиник дасаг нийт 48 өрөөнд 86 солиулагчийг хүлээн авдаг. Клиник дасагт бол 3 эмчтэй, 3 солиулагч, 4 үйлчлэгчтэй ингээд 10 хүн хүртэл ажилладаг. Манай клиник дасгийн онцлог нь юу байдаг вэ гэхээр 1, 2, 3 цэргийн төв хөвлөг эхнэлхс эмэгтэйчүүд энэ чиглэлээр хэвлийн үндийн хагалгаанууд, эндээ бол цөсний хагалгаа, нэгдүгээр эмнэлгээс бол бөөрийн хагалгаанууд, бамгааны хагалгаанууд, гуравдугаар эмнэлгээс бол зүрхний мэс-цэслийн дараах, тархины мэс-цэслийн дараах, хурц шигдээсийн дараах, харуултуудын дараа бол тодорхой үе шаттайгаар өөрийнхөө заагдсан заалтынхаа дагуу бол солиулагчдыг хүлээж авдаг. Манай тасгийн бол онцлог нь эмийн бус эмчилгээг бол хийдэг. Шаардлагатай тохиолдолд эмнэлгээс нөгөө үргэлж түлээд эмийн эмчилгээ шаардлагатай тохиолдолд бол цөөхөн тоонд хөлөл заалтынхаа дагуу бол эмийн эмчилгээнүүдийг бол хийдэг. Эмийн бус эмчилгээндээ бол усын эмчилгээнүүд, ашаам бааны эмчилгээнүүд, пиц эмчилгээнүүд, биеийн тамир эмчилгээнүүдийг бол хийдэг.
соёл үйлчилгээний тасаг 270 ортой, 5 эмч, 12 үйлчлэгч, 3 угаагчийн оронтойтой ажилладаг. Манай засгийн хамт олон зөвлөөлөгчтэй цэвэр тохилог 5 тухтай орчинд хүлээн авч үйлчилдэг. Өдөрт дунджаар 80-100 хүн авч үйлчилж байна. За манай уламжлалт тэмцээн сэргээн засах тасаг нь энэ сэргээн засахын чиглэлээр уламжлалт даргуудыг хавсран эрхлэх үүднээс үүсгэн байгуулагдсан. За энэ уламжлалын чиглэлээр үндсэн 5 төрлийн заслын эмчилгээнүүдийг дээр нь эмийн эмчилгээд сэргээн засахын бусад 30 гаруй төрлийн үйлдэл наркотиктой хавсарч явуулах ийм зорилгоор зохион байгуулагдсан тасаг байна. Үндсэндээ одоо 67 ортой үйлчлэгээний 3 их хэмж зөв уламжлалт чиглэл тэгээд бараа заслын аюул зөвлөгчтэй юм үйл ажиллагаа явуулж байгаа тасаг байна. За үүнээс гадна зүүнийхээ чиглэлээр оргил ашин сувлын 350 орчим хүмүүст бас давхар үйлчлэгээ явуулдаг. За энэнийхээ дэргэд бусад эмчилгээнүүдтэй хавсраад уламжлалт эмчилгээг давхар үйлдэл үзүүлнэ. За энэ дээр хануур төөнүүд, самнуурууд, заслын бүхэл үйлдэлүүд явагдах ийм л хөшөлт тасаг байна.